За сайн байцгаана уу? Өвөр Монгол бүхээ үргэлжлэн танилцуулъя. Өвөр Монгол бүхийн цол эренб гэдэг зүйл бол төгөлдөр болж ирээгүй учраас хүмүүс бол ард түмэн бүхтэй хайртай төмөн олон бол сайн бүхчүүдээ яаж үнэлдэг вэ гэхээр ямар наадамд яаж барилцсан, ямар амжилттай барилцсан гэдгээр нь үнэлдэгэ гэж түрүү бичлэгээрээ та бүхэндээ хэлж исэн. Тэгвэл өнөөдрөөс эхлээд Өвөр Монголын онцлог томоохон барилдаануудыг бас та бүхэндээ дурсамж маягаар хүргэе гэж бодож байна. Мэдээж юуны түрүүнд бол 2004 онд Шилэнгол аймгийн Баруун Үзэмчин нутагт зохиогдсон Монгол бүхий генест бүртгүүлэх 11 даваатай 2048 бүхий барилдааныг онцлох ёстой. За энэхүү барилдаанд бол Баруун Үзэмчин нутгийн Минжүүрийн соёл гэж алдарт бүх 11 давн төрүүлж Баруун Үзэмчин нутагтай Сайнагийн Оюунбат гэж бүхвэл 10 давн үзүүрлж исэн ийм сайхан дурсамжтай одоо болтол олон хүний сэтгэлд бол хоногшин үлдсэн тухайн барилдаанд бол одоо ер нь бол маш олон хүнээ хүч хөдөлмөр, сэтгэл, зүрх бүх зүйлээ бол зарцуулсан хөрөнгө мөнгө гэдэг. За тэгээд бол тухайн үед бол би баг байсан. Гэхдээ манай Өвөр Монголын радио телевиз хороо за бусад телевизүүдээр ингээд нээлтийн ажиллагаагийг бол шууд дамжуулж ирэхэд бол 2048 бүх зэрэгээр талбайд дэвэн дэвсэр орж ирж ирсэн тэр агуу гайхамшигтай дүр зураг бол одоо ч гэсэн дотор бол бодогдож байна. Ийм сайхан барилдаан бол ингээд болж ийсоо. За ингээд дараа нь бол мэдээж Өвөр Монголд бол маш олон мянган бүхтэй наадам өөрөөр хэлэх юм бол 1024 бүх барьдуулсан наадам гэсэн үг маш олон болж исэн. Энд бол үнэхээр гайхалтай сайхан рекордууд гарч исэн, дурсах зүйл бол маш олон байсан. За энийг дараагийн бичлэгээр та бүхэндээ хүргье.